За сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. За сайн байцгаана уу. За бороотой өдрийн мэндийг хүргэе. Тэгээд амлсан ёсороо магтаалаар цангасан ир хүн лайв маань одоо ингээ эхэлж байна. За эмэгтэйчүүд маань магтаалаар сангасан ир хүн гэхээр яагаад заавал ирчүүд магтаалаар сангадгийг ингээл те бодож иж магадгүй. Гэхдээ яагаад вэ? Яагаад магтах хэрэгтэй вэ гэдэг талаар өнөөдөр яг ярих гэж байна. За тэгээд өнөөдөр өөрсдийгөө товчхон танилцуулъя. Тэгээд гэр бүл судлаач Миндэ байна. За сэтгэл судлаач Гана байна. Тэгээд олон одоо сургалтууд дээр ирэх хүнийг магтаарай, нөхрөө магтаад одоо урамшуулаад цаашаа гараа гэж их сонссон баха. Тэгээд бүсгүйчүүдээс бас асуумаар байна. Яагаад заавал ирчүүд магтуулах гад ингээд идэм бэ? Ямар төвхтэй юм бэ? Хийх ёстой юм а хийж ижил ингээл байнга одоо нилээдгүй эмэгтэйчүүд хийдэг байхгүй. Хөө энийг хараа би ингэсэн гэл нөө их нэртэй хийж байгаа юм а нэг жоох хөвчиг яг сонин санагтаадах юм а гэл тэгдэг те. Тэгэхээр энийг бас юу гэж боддог вэ те? Ер нь нөгөө юу яд юм байна л та, сэтгэл судлаачид яг 100 эрэгтэй хүмүүсээс нэг судалгаа авсан юм байна. За тэгээ тэр судалгаан дээр ер нь 100 эрэгтэй хүний 99 нь бүсгүйчүүдийн магтаал сайшаалд ер нь маш их хөөрч догдолдог гэсэн судалгаа байгаад байгаа байхгүй юу тий. За гэтэл нөгөө эмэгтэйчүүд маань нэг жоохон хэтрүүлсэн нэмж хачирсан магтаал нэг тэгж төдийлөн бараг тий хошгороод идэггүй гэж хэлж болно тий. Бараг хийх ёстой маа хийж гинэ гэд. Харин эрчүүд маань яг ингээд жоохон нэмж хачирсан магтаалыг бол бүр маш их одоо дуртай хүлээж авдаг, урамшиж хүлээж авдаг гэсэн одоо судалгаа байдаг юм байна. За гэхдээ бас нэг зүйл байгаа. Сонирхолтой нь ер нь ихэнх эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр эрчүүдийнхаа тийм ээ нөхрийнхөө жижигхэн алдааг цохон тэмдэглэж, бүр цохон тэмдэглэж те буруу шааж зэмэлдэг байхгүй юу те. Ингэчихгүй, тэгчихгүй. За эсвэл бүр ууралж хэлэхгүй зүгээр одоо юу гэдгийг айтайхан хэлсэн ч гэсэн өдөр болгон тэрийг хэлжээдэг те. Нөгөө хүнээ бараг залхаачихсан. За тэгээ цохон тэмдэглэж жижиг алдааг нь хэлдэг мөртлөө за магтах зүйлс дээр нь юусэн магтаж өгдөгвэ. За гэтэл эрчүүд маань яг магтаалыг бол маш тэ одоо дуртай хүлээж аваад тэгээ тэр бүр магтаалын дагуу тэр үгийн дагуу бүр цаашаага улам билүүх тэ магтснаар нь бүр ингээ сайжирч явдаг гэдэг байгаа байхгүй тэ. Одоо ингээд бүсгүйчүүдээс асуудаг л та. Та нөхрөөсөө юуг хамгийн хүсдэг вэ гэд. Тэгээд лайвыг үзэж байгаа эмэгтэйчүүдээс ч ихсэн асуумаар байна. Одоо танаа нөхрөөс танд юу хамгийн үнэтэй, юуг хамгийн хүсдэг вэ? Магадгүй ингээд та хэд маань бас бичиж болно. Эмэгтэн эр хүнээс юу хүсч болох вэ? Тэгээ олон л юм байгаа шүү дээ тий. Намайг хайрлаасаа, халамжлаасаа, миний хүссэн юмыг надад аваад өгөөсөө, гэр орондоо анхаардаг байгаасаа, үр хүүхдүүдэд тоодог байгаасаа. Инээ тэрэгэл их л олон юм байгаа. Гэхдээ эмэгтэй хүний нөгөө сэтгэлийн цөм бүр юм гүн сэтгэлт нь миний эр нөхөр тий намайг тоодог, намайг үн цэнтэй, эрхэм нандин гэж надад мэдрүүлдэг, намайг халамжилдаг ийм байгаасаа гэж хүсдэг. За яг тэрэн шиг одоо магтаал урамшуулалт дэмжлэг бол яг эр хүний эхнэр хүнээс хүсэн хүлээдэг тэр зүйл юм байна л та. Эрчүүд одоо онцлог нь бид нар шиг хайрлуулж инкрилүүлэх хэрэгцээгүй хүмүүс шүү дээ. Бид нар бол өнлүүлж хөндлүүлэх хэрэгцээтэй. Яг үнэн тий. Гэтэл бид нар өөрийнхөө хүсэж байгаа мийг л мэ гэж өгөөд идэг тий. Яг тийм тий. Тэгээ нөгөө цагаа олсон үг бал бор мэт гэдэг үг байдаг шүү дээ. Цагаа олсон үнэхээр сэтгэлийг уяраасан нэг үг бүр жирийн нэг залууг таны төлөө тэ бүр зүтгэх терминаторч болгож болтгоо гэдэг үг байгаад байгаа байхгүй юу тий. Тэгэхээр терминатор болгож хувиргаж чаддаг гэсэн үг байгаад байгаа. Тэгэхээр ерөөсөө яг цагаа олж магтах нь маш чухал байгаа. За гэтэл нөгөө эрчүүд маань мэдээж хэрэг ингээд нэг юм хийжэл энийг хараа би ингээ хийсэ ингээл магтуулах гад ядаж нэг урмын үг авах гад эхнэрүүдтэй эмэгтэйчүүдэд хандахад нөгөө эмэгтэйчүүд талаар үгүй ямар хүүхд төштэй тий. Жогоо хүүхчиг нэг хийх ёстой юм а хийчихэл магтуулах гадахтай нэг ядаргаатай тэгээд идэгаа гэдэг олон эмэгтэйчүүдээс сонсч байсан. Гэтэл энэ яг нөгөө бид нар амьсгалахад агаар хэрэгтэй гэдэг шиг эрчүүд маань ямар нэгэн зүйлийг магтаал урмын үг сонсоод ингэх юм бол улам илүү цаашаа урамшиж улам илүү хийж байгаа зүйл нь гялалцдаг тий. Цаашгаа илүү бүтээмж өндөр болдог. За тэгээд улам илүү яг эхнэрийнхаа хэлсэн тэр магтаалаар улам яг тэр зүйлээ улам сайжруулах гээд яваад байдаг тий. Намайг тэгж хэлсэн шүү дээ гэж
бодогдоод яваад идэг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө та цагаа олоод яг тэр сайхан үгийг харамгүйгээр өөрийнхөө нөхөртөө танаад байгаа эрчүүдтэй. За энэ дээр хүүхэд ч ялгаагүй бас тий. Эрэгтэй хүүхдүүд ч гэсэн яг л тийм байдаг. Айгу магтаал дуртай, магтуулах гал тий. Ингээл өнгөрөөл ингээ яваад идэг штэ тий. За энэ дээр манай Бацүх цоогийн маань би ч бас магтуулмаар байна гэдгийгсэн байна. Яг үнэ. Ирчүүд ингээд биднийг хараад миний хань үзэсгэлэнтэй сайхан харагдчих шүү гэд. Мэдээж сайхан үг хэлэх биднэрт маш сайхан санагддаг. Гэхдээ эр хүн дээр өнөөдөр ингээ магтаалыг онцгойлж байгаа. Яагаад гэдгийг одоо удахгүй ярих болно. За тэгээд манайхаа ирчүүд одоо нөхрөө хизээ хамгийн сүүлд одоо магтсан бэ? Ямар үгээр одоо магтдаг вэ? Яг одоо таны амнаас сонсомоор байгаа тэр үгсийг нь чихэнд нь одоо олж хэлж чадчихэв нү. Тэгээд магтахаар биднэрт юу н ямар ашигтай юм. Тэ? Одоо бид нар ингээ хайрлуулмаар байгаа шүү дээ. Тэгээд нөхрөөд биднээс тийм магтаал урам хүндлэлийг авмаар байгаа. За тэрийг өгчгөөр надад ашиг байгаа юм уу тэгвэл. За хүүхнүүд маань ер нь бичээрэй те. Ер нь яагаад эрчүүд маань магтаал дуртай байгаад байгаа. Дээрээс нь би магтах нь надад ашиг байгаа юм уу те гэдэг одоо зүйлийг асуугаад байна шүү дээ. За манайд нэлээд хэдэн хүмүүс үзэж явах шиг байна. За тэгээд өөрсдөө комент хэсэгт тэтгэлээ оруулаарай. За ер нь би нэг хамаатныхаа нэг залуу дээр за 22 та тий тэр залуу дээр харж ирсэн гэсэн чинь би нэг юм асуухгүй юу тэр залуугаас. Тэгээ найз охинтойгоо байсан. Тэгээ найз охинтойгоо хоёулаас тэгээ би найз охиноос нь та хоёр тэгээ тэрийг юу яах юм тэгээ хизээ хийх юм гээл тэгсэн чинь нөгөө найз охин мэдгүй оргил мэднэ гэл ингээд нэг юм туулаа шиг тий. Нэг бяцхан жижигхэн туулаа шиг оргил мэднэ би мэдхгүй гэл сууж исэн. Тэгээд нөгөө найз залууг нь хараад ингээд харсан чинь нөгөөдг нь бүр амар баатарлаг тийштэй би мэднэ гэл те. Тэгээд би шийднэ. Би тэрийг одоо зохицуулна гэл айгу баатарлаг баг ингээд чэжи өргөөл ингээд зогсож исэн. Тэгэхээр нөгөө заримдаа эмэгтэйчүүд маань нөгөө нэг хитрхи ихтэй одоо юу гэдгийг бүх нөгөө жижиг алдааг нь цохон тэмдэглэж загнаал те арчаагүй инээ тэрэг гэхээсээ илүү яг үнэндээ та юу тарин түүнийг хураана гэдэг үг байдаг штэ. Тэгэхээр та нөхрөө ерөөсөө тэгтээ энийг нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа. Өдөр болгон л ингээл те ямар хий хоосон эсвэл нэг юм цаасан малгай өмсөж байгаа юм шиг магтах талаар ерөөсөө яриаггүй. Харин юуг ярьж ийн гэхээр цагаа олсон сэтгэл уяраам үг. Яг ингээ юу хийсэн, ямар зан чанар нь таалагдаад байгаа гэдэг дээр яг та нөхрөө те эрчүүдээ магтаач гэдгийг хэлээд байгаа штэ. Яг тэр үгийг ингээд хэлэх үед нөхрүүд маань эрчүүд маань яг ингээд нэрэл би гэд те яг тэр баатарлаг хүчрхэг дөрвөрөөгөө ордсон юм шиг. За гэтэл эмэгтэйчүүд маань ер нь ингээд нэг юм эмэгтэйлэг маягаар магтдаг штэ те. Эмэгтэйлэг маягийн жишээ өгвөл минь дээ. За тэгээд манай сургалтанд орж ирээд эмэгтэйчүүд за нөхрөө нөх магтдгүй мó гэхдээ бол бас хилдэ шүү гэж ярьдаг. За тэгээд нөхрөө юу гэж хэлдэм бэ гэхээр хөөхөн штэ гэл бөксрөө зөгтөг гэж байгаа. Тэгэл заримдаа ингээл миний бамбруу шаан байна гэл те. Тэгэл игдүүтэй штэ гэл ингээл те. Ер нь бол хөөхөн игдүүтэй миний анчистад цэвэрч боловсон залуу шүү гэж магтдаг гинэ. За тэгэд би эмэгтэйчүүдээс асуумаар байна. Таныг танаа нөхөр жишээлбэл за ганаа миний хань хүчрхэг шүү. Баатарлаг шүү. Гарамгаа дайчин шүү. Ингэж магтвал ямар байх вэ? Чи минь өстой амьдралд гүжирмэг нугаршгүй шүү. Тэ. Надаа ийм магтаал одоо сонсвол ямар ах одоо танд яа дапалаад байгаа юм уу яагаад байгаа тий яг оновчгүй тий тэгэхээр эмэгтэйчүүд бид ингээд нөгөө нөхрөө магтаад урамшуулна гэхээр арга ивэ олохгүй нөгөө хүүхдээ игдүүтэй хөөрхөн хийж байгаа юм шиг л ингээд нөхрөө магтаад идэм байна. За тэгэд асуумаар ашиг нь юунд байна? Таны нөхөр таныг хайрлах үед та нөхөртөө яаж хандах вэ? Эргээгээд нөхөртөө лавл уурлаад байдаггүй. Хоол цагийг хийдэг, хайрлагдсан нөхөр нь өөрийнх нь төлөө ямар их зүйл зориулж байгааг мэдэрсэн эмэгтэй нөхрөө эргээгээд халамжлаад, хайрлаад, нөхөртөө үйлчлээд гой сайхан ашиг гаргадаг шүү дээ. Тийм шүү дээ, тий. За, тэрэн шиг эхнэрээрээ тэр магтуулсан, эхнэрээсээ сэтгэлийн тэр урам дэм, сайн сайхан үгийг сонссон эр хүн яаж хандах бол мэдээж хэрэг гоё үг сонсохоор чинь гоё л хандна шүү дээ эргээгээд те эргээгээд нөгөө эхнэрээ хайрламаар те эргээгээс одоо яг би эхнэрийнхээ төлөө
юу хийх үү гэж бодмоор те. Улам илүү хайрлаад улам илүү санаа тавьмаар бодогдсон шүү дээ. Яг үнэ. Одоо нөхөртөөгөө мэдээж эерэг сайхан үгийг хэлвэл тэнд хэрүүл болохгүй тий харилцаа айгүй эерэг нааштай байдаг. Үүнээс гадна бүсгүүчүүд мань хэлдэг шүү дээ. Ингээ манай нөхөр ийм санаачлахтай гоё иршүүд ингээ гоё байгаасаа тэгээд нэг сүудийгээл ингээ зогсож идэг. Ямар ч санаачлаггүй халамжгүй өстө тоохгүй гадуур харахаар хүн амтантай инээгээл ханаагаал яриад өстө сүрхий байд юм бэлээ. Тэгээд гэрт ирэхээр хил аман цаашаа ороо гар хөл нөхшчдөг юусэн ийм байдаг гэд ингээд айгүй бухимддаг. Гэтэл энэ магтаал урамшуулал гэдэг маань тухайн ир хүнийг одоо сэрээдэг. Тэр нөгөө баатарлаг, нөгөө ихнэрээ харах, хайрлах, сэтгэл нь нээгдэх тэр одоо нөгөө суурийг тавьд юм байна л та. Тэгээ одоо удахгүй яаж магтах вэ талаар бид нар одоо ярих гэж байна. Тэгэхээр эндээс та санаа аваад яг танаа нөхөрт байгаа тэр сайн талуудыг оновчтой магтаад бас үзээсэй гэж хүсэж байна. Манай бүсгүүчд маань комент хэсэг дээр яг өөртөө юу гэж бодож байна те. Тэгээд мэдээж хэрэг эмэгтэйчүүд бол одоо гоё магтуулах дуртай тий мэдээж ойлгомжтой. За гэхдээ та яг эр хүнийг яг эр хүн чигээр нь байлгахыг хүсэж байгаа бол бас нэгэн зүйл нь тий. За мэдээж олон зүйл байгаа. Дэрэгдэх нөхрөө яг ингээд нүмер нөлөгдөд түшиг толгууртай бүхнийг чаддаг эр хүн байлгахын тулд нэг хэсэг нь магтаал байгаа штэ тий. Бас өөр олон зүйл байгаа, жишээлбэл өөгшүүлэхгүй байх ч гэдэг юм уу тий. За тэгээд яаж одоо эр хүнд хандахын мэдээж олон зүйл байгаа. Гэхдээ магтаал гэдэг бол өөрөө тэр хүнийг ер нь ингээд цаашаа улам илүү урам өгчтэй юм хиймээр болгох гэж тэгдэг. Би нэг эмэгтэй жишээг мэднэ л дээ нөгөө хүүхэд нь нөгөө нэг айгу ингээл те айгу мундаг ухаалаг үг хэлж л дээ те ингээл тэгэнгүүт нөгөө ээж нь ингэж магтсан гэж байгаа байхгүй. Өө чи яг аав шиг байна. Аав чинь яг ингэдэг байхгүй юу? Тэ чи аав чинь ийм ухаалаг учраас чамаас ийм зан гарч байгаа маа гэлтгсэн чи аав нь тэнд бүр амар маадагаал те. Тийштэй гэл те. Би яг тэгж ханддаг байхгүй юу? Би тэгж хэлдэг байхгүй юу гэл те. Тэрэнд айгу урамшсан байгааг ингээ харсаа ингээд тэгж байгаа. Тэгэхээр ер нь бид нар нөгөө эр хүнийг ингээл нөгөө жижиг алдааг нь зохон дэмдэглэж загнах, зэмлэх, буруушах тусам улам илүүх угаасаа насан турш эр хүн юм чинь тэрийг мэдж байгаа. Ямар нэг алдаа гаргасан ч мэдж байгаа тий. Харин тэрийг нь зохон дэмдэглээд байвал бүр дургуун хүрээд тий. Айгүй болвол нэрээ баг ихнэр орж ирэхээр хүүхдүүдчгээ адилхан айлын том хүүхчиг айдаг болцсон тий. Тийм одоо хил хязгааргүй байдал үүссэн байгаад байж магадгүй тий. Тэгэхээр ирчүүдээ тэгвэл яаж магтах вэ? За энд должоо доогийн маань харин тийм ээ оновчтой сайхан магтмаар байна гэдгсэн байна. За тэгэд эр хүнийг бид нар магтахын тулд яг тэр иршүүд тэр үг хэллэгээр ивэ олдгүй штэ гэж яг үнэ. Одоо би ч гэсэн одоо айгу төгс төгөлдөр магтдаг болчоод энд сууж байгаа юм биш. Бас л суралцж байгаа. Тэгэхээр яг эр хүнд нь зөгсөн тэр онсон тэр магтаалыг яг өгч сурах нь бас их чухал юм байна. Одоо гадаад төр төрхөөр нь бид нар бас магтаж болно. За тэгээд манай нөхөр спортын хүн хөл бөмбөг тоглолдог. За тэгээ хөл бөмбөгийн багийн нэрийг нь ингээд сонсоод би айгүй ангаасан. Миний аманд юусэн байхгүй нэрнүүдэлээ. За Соёмбын бар сууд. Гинэ. За ямар амар сүртэй юм бэ? Лионс. Тэгэл Улаанбаатарын унгнууд ямар төмөр юу ч гинэ тий ингээд бүр нэг амар л юм одоо юусэн ир бар юм амар нэрнүүд байгаа байхгүй юу. Тэгэл тэр нэрээрээ ингэж юу нь явдаг дандаа. Тэгэл дэрэн хормхон тэгэл ийм эрчим гээл те ингээд дандаа ийм нэртэй. За тэгэхээр ир хүнийг миний хань ялдам шүү гэж магтаж болохгүй тийм ээ. За тэгэхээр юу гэж магтах вэ? Миний хань бол ноён нуруутай. Ирэмгээ дайчин те. Чи минь ийм дайчин зоригтой учраас би ийм амар тайван те чамтайгаа хамт байхад ийм байдгаа. За эмэгтэй хүн илүү эргэлзэнгүй байдаг бол эр хүн шийдвэртэй байдаг. Тийм шүү дээ тий. Бодож нэг шийдээд эзэн болдог тий. Тэгэхээр тэр зан чанарыг бид нар магтаж болно. За гаднаас ороод ирэхээр хүдэр сайхан залуу тий миний хань. За зарим эмэгтэй тэгдэг. Манай хүн хүдэр бишээ турга жижигхэн ингээд нийл шөрмөс болчин ч байхгүй. Би одоо юу гэж магтах юм бэ? Тэгээ магтах юм зөндөл байгаа. Таны ханд оюун ухаан байж болно, авьяас чадвар байж болно, ур чадвар, гарын урдууч байж болно. Юу ч гарч ирч болно. Тэгээд тэр эмэгтэй ухаан сэлээд бүр орой орондоо ороод нөгөө гэрэлтэм гэргээ сургалтын даалгаврыг шалгана гэсэн учраас ичиж жагаад хамт хөвтөжсэн ингээ булчингийг нь барьснаа. Миний хань ч өстө шөрөмслөг шүү
гэд магтсан юм байна л та. Булчин ямар хатуу юм бэ гэд. Тэгээд биеийн жижигхэн боловч их шөрмөстэй ирэх хүн байдаг шүү дээ. Хэр баг юм дундаггүй амар чадaltaа биендээ баймгүй. Тэгээд жижиг биетэй. Тэгэхээр миний хань яасан мундаг хатуу чанга булчинтай юм бэ гэсэн чинь нөхөр нь гэл бүр амар гайхаад тэгснэ. Чи дахиад хэлдэ гэж бүр тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгээ бүр өөрөө нөгөөхөөс айгүй ичин ингээд итгэл муутай хэлсэн чинь нөхрийнх нь тэр айгүй бүр сортус гэл бүр дахин сонсохыг хүсэж байгаа. Энэ байдлыг хараад амар чочирцсан гинэ. Тэгээд ингээ хичээлийнхаа явцад би ч одоо нөгөө нөхрөө бүр цангааж алхаж ирсэн юм биш үү те. Эрэг сайхан өглөхгүй дандаа л нөгөө өнөө маргааш яахар шахар амьдралын төв шанах тэр санхүү хүүхэд ийм л юм ярьдаг болцсон. Тэр үерхэж байгаа болцож байгаа үедээ нөгөө сайхан үгсээ ерөөсөө хэлхээ байчжээ. Тэгээд ингээ нөхөр нь маргааш нь болчоод ахтал чи өчигдөр ойр яагаад тэгж хэлсэн гэл бүр ингээл дахин асуугаал нөгөө сэдвэр ингээл дахин яриулах гэдсэн гинэ. Тэгээ харахтаа иш би одоо хантайгаа ийм ч юм ерөөсөө яриха болчих гээ те. Тэгэхээр энэ гаднах төр төрхийг нь тэр хүч өрхөг тэр хатуу ирмгийн мундаг байгааг нь бид нар бас магтах хэрэгтэй байт юм байна. Яг үнэн те. За чамтай хамт байхдаа үнэхээр аюулгүйг мэдэрдэг шүү тий. Чи миний баатар шүү гэд. Тэгээ нэг эмэгтэй тэгжсэн нөгөө хөрн ээлжийн ажилтай. Тэгээд бас л магтдаггүй байж байгаад нөхрийгөө тэгээ яг нэг орой ээлжинд гарахт нь бас л тэгээ нөгөө хэлэхгүй байж байгаад ингээ нэг гинт хэлэхээр эвгүй гэж бодоод бас л саяны эмэгтэй шиг хэлэхүү болох уу яаж хэлэх вэ гэж байгаад яг ингээ гарах гэж явах үед нь одоо хүүбтэй чамгүй яана тий. Яаж одоо өнөөдөр хонноо айндаа би гэл айгуу те эрхлээл те нөгөө нөхөртөө ингээл очил чи минь явчихаар одоо яана чи өстө бит хоёрын хамгаалагч баатар бамбай шиг байдаг юм аа тэгээд байдаг тэгээд чамаагаа явчихаар яана гэл очил эрхэлсэн чинь нөхөр нь бүр амар дуртай бүр ихнэрээ эрхлүүлээд те халиу наашир гэснээр татаж явчихсан тохон дээр нь үнссэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш орой гарахтаа маргаа тэгээд дараагийн 3-4 хоногийн дараа дахиад орой ээлжинд гарахтаа одоо та хоёр яана би байхгүй гэлтэй айгу баатарлаг тэгдэг ингээ болсон. Тэгээ ер нь ингээд би ер нь эрхэлдэг байснаа ч гэсэн болсон байсан. Тэгээд одоо ер нь жоохон зарим чаддаг зүйлээ хүртэл би чадахгүй чи минь л чадна гэд ингээ эрхлээ сууж яхаар яг ингээд чадаад байдгаа тий. Яг ингээд миний намайг ингээд эрхлүүлээд хань чи би чадна гэдэг аюу тэгж хийдэг болсон гэдэг тэгжсэн. Тэгэхээр ер нь одоо магтаал гэдэг бол тий эр хүнийг яг байх хэвээр байр суурин дээр нь тавьдаг юм шиг нэг талаараа тий. Яг үнэ. Тэгээд эмэгтэйчүүдийн нийтлэг алдаа юу вэ гэхээр чамтай чамгүй би болно. Зүгээр чамайг гуйхгүй гэд их хурдтай дайчин характертай эмэгтэйчүүд нөхрөө хаяад өөрөө тавьгаад явт. Нөхөр жоохон удаан талдаа юмыг боддог, аюу удаан шийдвэр гаргадаг. Хувь хүний характер, темпераментийн онцлог байж болдог. Тэрийг хүлээж чаддгүй. Тэгээ урдуур нь нисээ тавьгаад бүх юмаа хийгээд. Тэгээ тэр ажил үрд тэр эмэгтэйгийнх болдог. Тэгээ нөхөр хөдөлдгөө. Тэгэхээр эргээгээд юу гэж одоо гомдолдог хэрстэй халамжгүй өстэй арчаагүй, явдггүй, хийдгүү, ийм залхуу удаан ингээд одоо байж идэг. Тэгэхээр бид яаж хандах ёстой вэ? Чи минь надад хэрэгтэй байна. Чамгүй байхаар би айгаад байна. Чамайг би санаад байна гэж одоо илэрхийлэх нь зөв юм байна. Тэгээд манай оролцогч эмэгтэйчүүд ярьдаг. Цусланд очиод одоо чи яана айх уу гэд нөө шүний ээлжинд явах гад. Тэгээд цуслангийн бүр нилээн захтуу байшинт ингээл аагарлаж исэн тэгсэн чи банкар бит хоёр байх зүгээрээ гэл айгүй баатарлаг би их тэнэг байжээ гэд одоо ярьдаг байхгүй. Тэгээ нөхөр нь явсан. Тэг яг штэ шүнжэнгөө айгаад хонж байгаа ш. Тэр чин эзгүй гадаас юу орж ирэхийг мэдэхгүй нэг жижигэн чагтантай очтой. Тэгэхээр нөгөө чамааг байхгүй айгүй юм айдастай юугүй байна. Тэ чи минь миний баатар тэ. Ингээд нөхөртөөгөө хамт хонохоор угаасаа ойлгомжтой байдэн штэ. Нам сайхан унтаал. Нөхөр ээлжинд явах юм уу, хөдөө ажиллаар явах үед ямар байдаг лээ сорц гээл те. Орцны дуу чимээ сонсогдоол ингээл нэг л сэрж унтаал юм нэг тийм тухгүй байдаг. Тэгээ чиний орон зай надад хэрэгтэй гэдгийг илэрхийлэх яагаад болохгүй гэж тийм ээ. Яг үнэн те. Заримдаа хүүхдүүдтэй хүртэл ааваасаа асуу.
Тэ аав нь мэднэ. Аав нь чадна гэдгийг тэ ер нь аавын хажууд хэлэх тэ. Хүүхдүүд ч гэсэн аавсаа илүү асуугаад ингээ аавтайгаа ярилцаж, аавтайгаа илүү бас тотно болдог. Тэгээд ч эр хүний үг яг ингээ хүүхдүүдийг хүн болгодог шүү дээ тэ. Бүр хэлдэг штэ. Эмэгтэй хүн дахин хичнээн үг хэлсэн ч гэсэн тэр бол хүүхдүүдэд тийм яг ингээ тогтож үлддэггүй, харин эр хүн аалын ноён нуруу яг эцэг хүний зүгээс хүүхдүүдтэй үг хэлгээд тэр бол яг айгүй ингээд тогтож үлддгээ. Тийм учраас эмэгтэй хүүхдүүдийг эмэгтэй гэдгийг онцлон тэмдэглээд аав нь одоо хэлжээ. Эрэгтэй хүүхдүүдийг эрэгтэй гэдгээр нь бахархуулж аав нь хэлжээ гэдэг үгүүд байдаг штэ тий. Тэгэхээр ер нь ааваасаа асуу. Аав нь мэднэ, аав нь чадна. Аав нь ухаалаг штэ гэдгийг хүүхдүүдтэй ч гэсэн хэлж өгөх. Гэхдээ эн чинь нэг талаараа бид нар ингээд цаасан малгаад өмсгөөд байгаа биш. Яг үнэндээ эмэгтэйчүүд харах юм бол эрчүүд үнэхээр алсыг арсан ухаалаг байдаг. Тэ заримдаа би нөхрөөгөө тэгж боддог байхгүй юу. Нэг асуудал дээр ингээд хөөх ямар өөрөөр харж байна, ямар өөрөөр сэтгэж байна гэж бас галмаарх үе байдаг байхгүй юу. Тэ би ингээд зүгээр ойрын юм харсан байхад нөхөр маань бүр алсын юм хараад ярьж идэг, алсын юм харж шийдвэр гаргаж идэг. Тэгээ алмаардаг. Тэгэхээр бид нар эмэгтэйчүүд бид нар нөхрийгөө чадахгүй гэдгээр ингээд өөрийгөө хайрцагцсан байдаг юм шиг. Харин эр хүн болгон үнэхээр эмэгтэй хүмүүсээс тэ одоо эмэгтэй хүмүүс муу гэж байгаа биш. Эмэгтэй хүний онцлог нь угаасаа онцлог нь чимхлүүр тийм ээ одоо саад бартаа бүх зүйлийг нарийн ширээнээр хардаг бол эрэгтэй хүн алсыг харсан ухаалаг тий шийдвэрүүдийг гаргадаг. Энэ хоёр уялдчихэж л яг нэг гэрт маш сайхан тий одоо яг зөв эрүүл гэр бүлийг бий болгох гэдэг ш. Тэгэхээр эр хүнийхээ байглаас заяасан алсыг хардаг байдлыг илүү их тоттогч өгөх тийм ээ. Илүү их магтаж өгөх. За чамтай хамт байхад үнэхээр сайхан байдаг шүү. Би чамгүйгээр яана тийм ээ. За дээрэс нь одоо чи намайг инээлгэж чадах юм аа гэл тий. Эрчүүд чинь нөгөө эмгтээчүүдэд инээлгэх гээл идэг штэ тий. Тэгэхэд нөгөө нэг зарим эмгтээчүүд айгүй мэдрэмжгүй энэ одоо тий тэрэнд нь ингээд за хийх юм их багч юу наадгантай ч мантай гэдэл. Гэтэл яг үнэндээ нөхрийнхөө зарим нэг одоо маазарж байгаа тий хамт инээхийг хүсэж байгаа байдалд нь ч гэсэндээ өөрийгөө ингэж тавьж өгөх тий хамтдаа инээлдэг, хамтдаа хөхрөлдөх тэр зүйл дээр ч гэсэн хамтдаа байх нь маш чухал байгаа. За тэгээд бас ер нь үнэхээр чи намайг уйрахтаа үнэхээр сайн шүү. Чи л миний ганцхан эр хүн тийм ээ. Би чамаар бахархдаг. Тийм зан чанараар чинь бахархдаг гэл те. Ер нь ингээд ирчүүдийг магтъя гэвэл та дэрэгдэх хүнээ ингээд харахад бол маш их олон сайн зан чанарууд байдаг л байхгүй юу. Тэгээ бид нар олон сайн зан чанаруудын олон жижигхэн алдаагаар ингээд халахлаад зэмлэж буруу шахаа цохон тэмдэглээд байдаг. Харин та яг одоо энийг сонсож байгаа эмэгтэйчүүд маань яг одоо өнөөдөр та бүр цохон тэмдэглэж байгаа бүр нэг сайн зан чанарыг олж магтаарай тий. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ магтаалыг бас өөрийнхөө амьдралын нэгэн зуршил болгоосай гэж хүсэж байна. Ингээд сонсохоор нэг учиргүй нөхрөө магтгээд байгаа ч юм шиг. Гэхдээ хосын харилцаанд бол нэг эерэг үг хүртэл асар их хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм шүү дээ. Тэгээ монголчууд хайрын гадраа халан дотроо гэсэн үг байдаг тийм ээ. Тэгэхээр яг үнэндээ тэр хайрыг илэрхийлэхгүй л бол ерөөсөө мэддэггүй байгаа. Яг таны дотор нөхрөө хэрхэн одоо үнэлж, хэрхэн хүндэлж, хэрхэн харж байгаа гэдгээ илэрхийлэгдэхээс нааш таны нөхөр мэдэхгүй гэсэн. Тийм шүү дээ. Тэгээ хосын харилцаанд зөвлөгөө авах гээд ингээ ирж байгаа хүмүүсийг сонсохоор нэг л юр хүссэн, нэг л том өөрчлөлтийг нэг л өмнөхөөсөө ерөөсөө огт хийж байгаагүй шин юм хийж ижил тэр хосын харилцаа сэргэх юм шиг. Ингээд ч боддог. Гэтэл яг тэр хос хоёрын халуун дулаан байдал нэг жижиг үгнээс л эхэлдэг баг. Яг үнэ. Тэгээд нөө үгээр хүнийг амьдруулдаг те гэдэг шиг та ханийхаа зүрхийг онсон тэр үгийг хэлэх үед нүдийг хараарай. Тэгээ им үлсгэлэн цангаанд орцсон ирчүүд зөндөө байдаг. Тэгээ зүгээр хамт сууж агаад манай нэг ихч, манай одоо сургалтын нэг багш ихч нэг ахыг харж байгаа. Та ямар гоё юм барилтэй хөтлөгч шиг айгүй гоё хоолойтой юм аа гэд хэлсэн чинь л бүр өстөө тэр цагийг дуустал тэр ах бүр ингэ ниссэн гэж байгаа байхгүй бүр цээж мэж түүхийгээл те. Тэгээд энэ худлаа ошигруулаагүй. Айгүй тийм хөнгөнсөн тийм сайхан хоолоогоор хичээлээ заасан. Тэгээд та үнэхээр юм гоё хоолойтой байх шүү гэж хэлэх үед тэрийг дэ ихнэр нь хэлж өгдөггүй. Тэрийг нөгөө тоодгүй ойлгохгүй ч юм уу те. Угаасаа ийм хоолойтой гэж бодсон ч юм уу. За тэгээд ирчүүдийг одоо магтах гэл тэгэхээр өдрө болгоно нэг сайхан үг хэлээл бэлдэг
байгаад ээ гэсэн үг биш. Яг үнэлүү штэ. Таны сэтгэлд хүрсэн тэр зүйлийг ялангуяа хоёулахнаа байхдаа биш. Найз нөхдийнх нь хажууд. Тийм тий. Эцэг эхийнх нь хажууд, хамаатан саадных нь хажууд. Миний хань ийм учраас ийм байгаа юм ба. Хүүхдүүдийнхээ хажууд. Тийм. Ялангуяа тийм хүмүүсийн хажууд ингээд ханаа доош нь хийгээ шоолоод хөхрөөд идэгтэй эмгтээчүүд. Тэгээ яасан танах чинь гоё болчихоо вэ гэл ингээд хүн айгуу гоё үнэлээл тэгэхээр өө түрээс гэл ингээд унтраагаал те. Гэтэл тэр чинь бүтээн байгуулалт бас байгаа. Тэгээ ажилгүй наатахч гэл тэгдэг. Гэтэл нөгөөх нь яг үнэндээ нийгмийн даатгалд төлдөг ажил хийдгүү боловч 3 ажил зэрэг хийдэг. Өөрөө хуваараа нийгмийн даатгалд төлөөд тэр олон амыг ганцаараа хийж идэг байгаа байхгүй. Тэгээ нөхрийнхөө энийг юроос ярьдгүү. Ажилгүй л гэдэг. Тэгээ өөрөө гэртээ хүүхдээ хараа ажилгүй сууждаг. Ганц хөдөлж байгаа нь ямар ч нэр хүндгүй байж. Тэгэхээр эмэгтэйчүүд бидний ялангуяа надад бас байдаг. Нэг жижиг алдааг ингээд 100-га тавихгүй тэрийг ойлгуулах гад ингээд араас нь хөөцөлтөд байх биш. За ингээд ирэхээр л нөхрөө зохих ёсоор нь үнэлэхэ болчдөг байхгүй. Яг үнэ тий. Яг нөгөө болохгүй байгаа толбон дээр нь ингээл томруулдаг шил тавиал өглөөл энийг заавал цохон тэмдэглэж ойлгуулах гал. Гэтэл цаагаараа юу болгоод бүтээгээд юуг өөрөөд бас яагаад шүлсээ залгаад ингээд төвчээд явж байгаа гэдгийг нь юусоо анзаарах болчдөг. Тэгэхээр зохих ёсоор та үнэлж магтаж чадахгүй байвал таны хараа юун дээр төвлөрч ийн вэ гэдгээ бас нэг бодож үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ магтаал урамшуул гэхээр монголчуудад бол их сонин содон зүйл. Тэгээ амаараа бити цусардаг тэгдэг те. Гэтэл энэ үгсийг хосын харилцаанд хэрэглэх үед тэнд гайхалтай уур амьсгал бий болдог. Тэгээ та магадгүй танаас жоохон хөдөлмөр орох бах. Бид нар тэр болгон ингээ магтаад цаашаагаад ингээд байдаггүй шүү дээ. Манай соёл тийм биш. Гэхдээ яг онсон час хийсэн тэр магтаалуудыг бас хилээд үзээсэй гэж хүсэж байна. Яг үнэ тий. Надад нэг эмэгтэй жишээ орж ирж байна л та. Тэг хамт олноороо нэг ажиллаар явсан цөөхөлхнээ тий. Тэр дунд нэг эрэгтэй байсан. Тэгэд тэр эмэгтэй болохоор яг тэр өөрөөсөө ах тэр эрэгтэй хүний алдааг нь ингээ айгүй ихтэйг хэлээдсэн. Аха ингэдэг байхгүй юу? Ахаа наадгаж ингэдэг шүү дээ. Ингэдгийн яхаа. Үгүй ээ, ингэж хэлдэг байхгүй юу? Эсвэл ингэж засдаг байхгүй юу? Эсвэл ингэж хураадаг байхгүй юу? Гэл айгүй ихтэйг уурлаагүй, те, загнаагүй. Ингээл за би ингээл зүгээр л би зүгээр хэлж гинэ гэл ингээ яваадс. Тэгсэн чинь нэг хэд хоногийн дараа нөгөө хамт ажилладаг ах нь ундууцсан. Тэр эмэгтэйд те, ундууцаад ууралс. Яг тэр үе тэр эмэгтэй ингээ ойлгосон гэж байгаа байхгүй юу? Яана яач ваа гэл те. Тэгснээ ингээд бодсон ч хүүе би чи ямар их нөхрөө химэлдэг юм бэ гэж. Өдөр болгоод нөхрийнхөө би уурлаагүй, би загнаагүй, би шүмжлээгүй. Гэхдээ л ингэдгийн, тэгдгийн, энийг ингэдэг байхгүй юу гэл ямар их химэлдэг юм бэ гэ те. Тэгээд нөгөө ойлгоод яг тэр ажиллаар хөдөөнөөс ирээд нөхрийгөө ерөөсө химэл яг ингээл хараад исэн чинь яг өөрийгөө ажигласан чинь химэлэх гэлсэн. Хилчих гэлсэн ахаад тий. За гэтэл нөхөрт нь аюу сайн зан чанарууд байна гэдгийг харсан байгаа юм гэдэг. Тэгэнгүүт миний ань ямар мундаг тий. Нүмер нөөлөгтэй ханыхаа түшиг тулгуур болдго юм бэ. Чим ингээл намайг ийшээ тийшээ явцсан айгуур яг л ингээд эмгтээ хүн шиг л бас гэрийнхээ ажлыг хийчих юм аа. Гадна ажиллаач амжуулаад ингээл өстой түшиг тулгуур нүмер нөөлөгтэй уул шиг нүмер нөөлөгтэй шүү гэл хэлсэн юм байна. Яг тэр эмгтээ бол тухайн үед бүр сэтгэлээс нь гарсан тий. Үнэхээр нүмер нөөлөгтэй шүү гэл сэтгэлээс нь гарсан. Тэр үед нөхөр нь бүр амар их баярлсан тий. Бас нөгөө талаар нөө химлэхгүй гайхаад байсан. Тэгээ нөгөө өдрөө болгол загнахгүй, уурлахгүй, шүмжилж гин гэж бодохгүйгээр эвтэйгэн гоё хэлж байгаа. Би айгүй айтайхан хэлж байгаа гэдгээр л химлээд яваад байсан маа. Тэгэхээр олон эмэгтэйчүүд ч гэсэн нөхрийнхөө гаргасан алдааг ингээл тий би эвтэйгэн хэлдэг. Би хэрэлддэггүй гэл яваад химлээ яваад байдаг. Гэхдээ та яг та өнөөдрөөс эхлээд алдааг нь битгий цохон тэмдэглээ тий амжилт бүтээлийн. За тэгээд дээрэс нь зан чанарын онцгойлон яг аюу гой зан чанарууд байдаг эрхтэй хүмүүст тэр зан чанарын цохон тэмдэглээд та магтаад үзээрэй. Тэгээд таны нөхрийн нүдэнд яаж одоо гой тэ баяр хөөр төрж гялалцахыг та харах болно гэдгийг бүр баттайгаар хэлмээр байна. За тэгэд манай бас лайвын цаг маань бас төгсөн байна. Тэгэхэд урамшуулал гэл тэгэхээр их л олон аялагтай. Их л олон байдлаар бид нар илэрхийлж болдог. Тэгээ та бүтээлч байгаад бодож үзээрэй. Таны нөхөр магадгүй таны төлөө ямар нэгэн зүйлийг хийх юм бол би энэ өдрийг мартахгүй байхаа. Надад амар гоё санагдчихэв. Тийм шүү дээ тий.
ер нь ингээд манай ажил дээр ирээд надтай хамт нэг болцсон. Тэгээ нэг ойролцоо байгаа хоолны газрын сет хоолыг авч идэж үзэх юмсан. Тэгэхээр би арай барахгүй байгаад байна. Хитчгээд ингээд бодоодсэн. Тэгээ манай нөхөр өдрийн цайны цагаараа бицхан болцоо игээд. Тэгээд яасан гоё юм, энийг нэх гоё ингээд чамтай хамт идэх юмсан гэж бодож исэн чи яг хоёлоо суугаад идсэн чинь нэх гоё санагдчихлаа. Би баг энэ өдрийг мартахгүй хаа гэлтгс чи амар баярлал. Өөр юу идэх үү, юу уух уу гэл те ингээл. Тэгээд чи аягүй сонирхолтой залуу шттэ. Байнга ингээ наваг инээлэгдэх те. Ерөөсөө уйдаан гэж байхгүй гэл. Манай аягүй айлаа. Тэгэл алиалж байгаа юмд аягүй гоё инех ч юм уу. Бид нар нөгөө яаж л бол яаж тэр эерэг урам өгсөн өөрийг нь үнэлсэн тоосон харилцааг одоо бий болгож болно. Тэгээд бид нар л одоо хамт амьдарч байгаа хүндээ сайн сайхан үгийг хэлж байхгүй бол өөр хин хэлэх вэ тийм ээ. За тий анхаарал хандуулаад сонссон бас та нартай баярлалаа. Тэгээд гэр бүлд нь хосын харилцаанд нь хамгийн сайн сайхан аз жаргалыг өсгөж байна. За түр баяртай.